энэ жил явуулж байгаа оюун тулгуур гэмэх сургуулийн зохиолын сүүлчийн зохиолыг явуулж байна. За ингээд бид шинэ хичээлээ эхлэе. Үүний өмнө уншиж оюун тулгуур сургаалаа уншиж байхдаа арга хуурмаг сурч авах эдхийн үлгэрнэ гэж зогссон байгаа. За тэгээд арга хуурмаг сурч авах эдхийн үлгэрнэ гэдэг энэ хэд хэдэн үлгэр жишээ өгүүлсэн байна. Мигуй хүзүүндгэн эрэх зүүж махан аач гарва химээжүү булган бариж эдгсээр мэдэгдвэ гэхүү. За дахиад нэг уншия. Мигуй гэдэг маань муурыг ингэж хэлдэг. Зарим нутгийн аялгууч одоо мигуй гэж хэлдэг. Монгол бичгийн хэлэнд муур гэдгийг мигуй гэж бичдэг. Мигуй. За тэгэхээр мигуй хүзүүндээ эрэх зүүж махнаас гарав химээж булган барьж эдсээр мэдэгдвэ гэхүү гэж. Тэгэхээр энэ үлгэрийг бол хүүхдүүд бүгд бол мэдж байдаг. Мэдж байгаа энэ бол манай дунд сургуулийн хүүхдийн номон зурагтайгаа нэг муур бол махнаас гарлаа гэж ном уншиж байна гэж хулганы хуурч сүүлээс нь төгсгөлийн хулганаас нь барьж идсээр угаад баригдсан тийм үлгэр байгаа. Тэр үлгэрийг хэлж байна. Мигуй муур, мигуй гэж муур гэсэн мигуй хүзүүндэн эрэх зүүж махнаас гарав химээж хулган барьж идсээр мэдэгдвэ гэх. За дараачихыг уншчихаа тэгээ хамттан тайлбарлая. Үнэгнүү гимиг хилээд үнэгэн дор хэлэгдвэ гэхүү. Үнэгний гимиг хилээд үнэгэн дор хэлэгдвэ гэхүү. За тэгэхээр үнэгний гимиг хилээд үнэгэнд хэлэгдвэ гэхүү гэдэг маань үнэгний гимиг хилээд үнэгэнд хэлэгдсэн гэдэг цаана нэг үлгэр байдаг. Энэ бол хоёулаа ялгаагүй эртний нийтгэс гаралтай Аршааны дусал гэдэг Субашидийн тайлбар, энэ тайлбар сургаалын зохиолын тайлбаруудад гардаг үлгэрүүд байгаа юм. Тэгэхээр үнэгний гимиг хэлээд үнэгэнд хэлэгдвэ гэдэг энэ товчхондоо бол нэгэн эмэгтэй өөрөө ёс усаар аашилж яваад мөн тэнд өөр нэг уснаас гарчилж байгаа загсны махан товдоглож амандаа зууж явсан махан көсөр орхичгаа тэндүү сунж яваад тэр махан альч барьсан загасч байхгүй зууж явсан махч байхгүй болсон нэг үнгийг хараа тэр эмэгтэй эхнэр хүн шоолж хэлэхэд үнэг бол хариуд нь өөрний бусрамг муу явдлыг бол хэлж ичээсэн нэг ийм үлгэр байдаг. Тэгэхээр зэрэг тэрийг хэлж байгаа юм. Үнэгний гимиг хэлээд үнэгэнд хэлэгдвэ гэж. Өөрөө зөндөө гимтэй байсан мөртлөө хүний гимиг шоолоод харин өөрийнхөө хамаг муу муухайг уудлуулсан мэтэ гэсэн санаа. За тэгэхээр энд бол тэр муур хүзүүндээ эрэх зүүж махнаас гарав химээж хулган барьж идсээр мэдэгдвэ гэх гэдэг маань арга хуурмаг сурч авч идээд байх юм бол хизээ нэгэн цагт тэр өөрийн булхай муунууд илэрдэг юм а гэсэн санааг бол энэ жишээ үлгэрээр бол хэлж байгаа юм а. Үнэн эрдэм алтан дор адил. Үнэн эрдэм алтан дор адил. Алтыг төлвээс улам өнгө гарах уу. За тэгэхээр үнэн эрдэм алтан дор адил гэдэг маань ер нь хүний сурсан эрдэм, үнэн эрдэм гэдэг маань жинхэнэ сурч мэдсэн ухаан эрдмийг хэлж байна. Тэгэхээр эрдэм гэдэгт бол ер нь нэлээд өргөн утгатай болгож бусрамг муу зүйл сурах бол эрдэм биш. Тэр муу эрдэм байна. Тэгэхээр үнэн эрдэм бол алтан дор адил. Яагаад алттай тэр хүний сурсан үнэн эрдмийг алттай зөвөрлж байгаа вэ гэхлээр зэрэг бол алт гэдэг бол нэгдүгээр их үнэтэй юм байна. Хоёрдугаар бол алт хизээч өнгө нь бол хувирдаггүй. Тэгэхээр зэрэг үнэнгүй хүний сурсан эрдэм гэдэг бол хизээч хүнд бол хамгийн үнэтэй сэнтэй юм байдаг. Тэр хүн туслах ачин удирдны өнгө хувирдгун адил хизээч хувирахгүй гэсэн энэ утгаар ингэж зөвөрлж хэлж байгаа юм. Тэгээд чинь дараачийн
мөрөнд нь бол улам тодогдож байна. Алтыг төлөөс улам өнгө гарах гэж. Алтнаас бусдыг бол түлхэхэд бол өнгө нь хувирч өөрчлөгдөнө. Алтыг төлөхөд бол улам сайхан шар болоод гараад ирдэг гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг үнэнгүй хүний сурсан эрдэм гэдэг тэр эрдмийг хичнээн өөр хүн муулж доромжлаач гэсэн тэр эрдэм бол хүний сурсан эрдэм тэр ач тусаан бол хизээч одоо өгнөө. Улам өнгөтэй байх болно гэсэн тэр санааг хэлж байна. За тэгээд энэ саяын бидний ярьсан энэ мөртөө адилхан жишээг хэлж байна. За занданг төлөвөөс. Зандан гэдэг бол энэ гадаад үгэнд ордог зэ. Зандан гэдэг үг бол санскрит үг. Санскрит гэдэг маань эртний энэтхийн бичгийн хэл гэдгийг бид мэдэж байгаа. Олонтаа бид бол ярьж байгаа. Ер нь бол бидний ярьсан энэ зохиолдол санскрит үг гэж бид олонтаа хэлж байсныг нэлээд олон үгийг тайлбарсныг та бүхэн санаж байгаа бах. Тэгэхээр зэрэг Монгол орн бол эртний дорн дахин тэр тусмаа эртний энэтхийн олон одоо зүйл ухааны хүндрэлтний олон ухааны эртний уламжлалыг нэг ихэд хөгжиж байсан соёлт орн энэтхийн олон зүйл ухааны уламжлал Монголд төвдөр дамжиж түгэн дэлгэрсэн. Тийм ч учраас Монголын одоо судар бичихт бол энэтхийн үг, энэтхийн номын хэлний санскрит хэлний үг олонтой байдгийг бол та бүхэн анхаарч байгаа. Энэ маань нэг талаар бол Монгол бол эртний соёлт оронтой эц цагаас харьцаатай байсныг л одоо гэрчилж байгаа гэрч юм. За занданг төлөвөөс. За зандан гэдэг санскрит үг, гадаад үг учраас гадаад үгний зээгээр бичдэг гэдгийг сая хэлсэн. Занданг төлөвөөс улам сайхан үнэр гарах гэж бас түрүүний адилхан хэлж байна. Зандан гэдэг сайхан үнэртэй учраас тэрийг төлөх тусам бол улам сайхан үнэр хангална. Өөр нэгэн зүйлийг төлөх юм бол одоо муухай үнэрч гарч болно тийм үү? Тэгэхээр зэрэг сайхан үнэртэй зандан гэдэг бол төлөх тусам тэр өөртөө шингэсэн тэр сайхан үнэрэн бол алдахгүй юм аа. Тэр бол нөгөө үнэн сурсан эрдэм алтан дар ажил гэдэгтэйгээ л зүйрлж байгаа хэрэг. За гадыг ургуу хандуулбас харин гар өгөөдөө шатмаа. Гадыг уруу хандуулбас харин гар өөд шатмаа. Тэгэхээр гадыг уруу хандуулбал харин гар өөд шатнаа гэж. Тэгэхээр модны үзүүрт шатаасан гадыг хүн доош нь хандуулаад тэр гадын дөлийг үзүүрийн доош нь хандуулъяач гэсэн доош нь харуулах юм бол харин гадын дөл нь өөдөө эргээд гараад шатнаа, гар өөд шатна гэж хэлж байна. Энэ маань бас л тэр үнэнгүй хүний сурсан сайн эрдэм, үнэн ухаан эрдмийг бол хичнээн доош нь дарах гэж оролдлооч гэсэн гадын дөлийг доош нь харуулахад гадын дөл өөдөө эргээ шатдгийн адил бол тэр үнэнгүй хүний сурсан эрдэм бол дарагдахгүй. Тэр бол өөдөө дэвжиж гадын дөл шиг бадарч байх юм аа гэдэг энэ жишээг энэ адилхаж хэлсэн байна. За эрдэмтэй болбасуу олноо хүндлэгдэх. Эрдэмтэй болбас олноо хүндлэгдэх. За энэ олноо гэдэг маань энэ орхицуул чинь бол эртний монгол хэлний өх оршихын хянгалын нөхцөл шүү дээ. Олон гэсэн санаа. Олон хүнд олон. Эрдэмтэй болбос олноо хүндлэгдэх. Эрдэм үгүй болбос доромжлагдах хуу ин үлгэрнэ гэж. Тэгэхээр эрдэм сурвал эрдэмтэй хүн, эрдмийг сурсан хүн бол олонд хүндлэгдэнэ. Эрдэмгүй бол доромжлогдож хүнд доромжлогдоо гэдэг. Тэрний үлгэр нэг, тэрний жишээ нэгээд. Тэгээд энд бол жишээ үлгэрийг хэлэх гэж байна. Өлсгсөн, нүсгсэн барсын дими хүрхрэгсэн дагуундор. Өлссөн барсын дими хүрхрсэн дуундор. Тэгэхээр өлссөн барс гэдэг бол бар гэдгийг бол барс гэж бичдэг. Өлссөн барын дими зүгээр аянд өлссөн бар юунд зориггүй хүрхрсэн тэр дуунд энэ цаашаа нь дараагийнхаа самбарт бид өргөжлүүлээд бичнэ. Өндөр модны оройд твцсэн мич өөрөө унж идэгдвэ гэх гэсэн ийм өгүүлбэр байгаа. Тэрийг бол бид дараа нь ярив. Тэгэхээр
Эрдэнэтэй бол хүндлэгдэх, эрдэмгүй бол доромжлогдохын үлгэр нь өдөлсөн барсын дими хүрхэрсэн дуунд өндөр модны орой хэвдсэн мич өөрөө унж эдэгдвэ гэх. Тэгэхээр зэрэг эрдэмгүй болвол тэр зүгээр өндөр уулын модонд оройд хөвчээсэн мич нэг барсын хүрхсэн дуунд айгаад газарт унаад идэгчтэй адилхан тийм хэрэг болно гэдэг ийм адилтгал байгаа юм. За тэгээ саяхаа энэ унжсан хэсгийг эхнээс нь нэг удаа хараад ав. Дөрөвчийн самбарт бид өдөлсөн барсын дими хүрхсэн дуунд гэдэг өгүүлбэрийн төгсөөгөө зогссон. Өдөлсөн барсын дими хүрхсэн дуунд өндөр модны орой дээр тэгээрээ хэвтгсэн бичин гэд мич. Монгол хэлэнд бол М Б2 бол хоёр уруулын хамжих гээгүүр учраас сэлгдэг. Тийм учраас бичгийн хэлний бичдгийг ярианы хэлэнд бол мич гэдэг. Мич. Тэгэхээр өндөр модны орой дээр хэвтсэн бичин гэдэг бол мич, сармагчин гэсэн утгаар ойлгоорой. Хэвтсэн бичин өвөр ян гэж өөрөө көсөр. Энэ орхицгүй байхдаа бол көсөр гэж газар хөдөө хээр газар гэсэн утгатай. Энэ орхицсан нь бол өх оршихын хялгалын нөхцөл. Тийм учраас көсөрт газарт гэсэн үг. Көсрөө унаж юу эдэгдвэ гэх үг. Тэгэхээр өдөлсөн барсын дими хүрхсэн дуунд өндөр модны орой дээр хэвтсэн бичин өөрөө көсрөө унаж эдэгдвэ гэх үг. Көсрөө гэдэг бол газарт гэсэн утгатай гэдгийг санаж аваарай. За цааш нь уншия. За энэ дээдэлдээ ийм дэлбэн чигтээ сэтэрхий ийм П бол энэ чинь бол пианер гэдэг төрдөг П. Тэгээд паг жан төвд үгүй. Пагжил улсуун Ярманы көвгүүн гагцгаар хамаг байсныг дарва гэх үү. Ахад нэг уншия. Пагжил улсын Ярманы көвгүүн ганцаар гэдгийг гагцаар гэж үчнэ. Гагцаар хамаг байсныг дарва гэх. За энд бол бас л сум шидийн тайлбарт бол энэ тайлбар үлгэр гардаг. За пагжил гэдэг бол өв тэгш ялгуулсан гэдэг гэсэн утгатай төвдөг байна. Өв тэгш ялгуулсан гэдэг нэгэн хотын улсын Ярман гэдэг маань эртний энэтхийн дөрвөн язгуурын нэг шүү дээ. Язгуурын нэр. Хүний язгуур. Ярманы хөвгүүн ганцаараа хамаг дайсныг өөрийн эрдэм чадал арга ухаанаар дарсан нэг юм үлгэр гардаг. Тэр үлгэр мэтэ гэсэн үг.
дайсныг дарваа гэх гэж тэр мэдсэн санаа байна. Шоргоолж гэдгийг шоргуулжи гэж үчирнэ. Шоргоолж үхүү газрыг цоолох уу чадaltaй гэх үү гэж. Шоргоолж үх газрыг цоолох чадaltaй гэх. Үхэр хараацай үхэр хараацай көсрүүн усыг үхэр хараацай көсрүүн усыг көсрийн ус гэж газрын ус гэсэн үг. Газрын усыг уух. Тэгэхээр үхэр хараацай көсрийн усыг үл уух гэдэг бол көсөр гэдэг бол газар гэж хэллээ. Энэ нь хуучин Монголын сургаал ийм үлгэр домогт бол хараацай бол газрын усыг уудаггүй амтэн гэж хэлдэг. Газрын усыг уудаггүй. Хур борооны усыг бол замаас нь тосож уудаг ийм шувуу гэж хэлдэг. Тэгээд үхэр хараацай бол көсрийн усыг үл уух зан гэж. Тэгэхээр хараацай бол газар көсрийн газар тогтсон усыг бол уудаггүй. Тэнгэрийн борооны усыг тосож уудаг ийм зантай амтэн гэж хэлж байна. Арслан бөгөөлжсөн yen үл идэх үү. Арслан бөөлжсөө үл идэх. Сайн хүмүн үгвэн үл урвах уу. За тэгэхээр энэ бол адилтгсан зөвлөл. Түрүүчийнхтэй ялгаагүй. Үхэр хараацай бол көсрийн усыг үл уух. Арслан бөөлжсөө үл идэх. Сайн хүмүн үгэн үл урвах. Нохой бөгөөлжсөн yen идэх. Нохой бөөлжсөө идэх. Магуу хүмүн үгвэн урвах. За тэгэхээр муу хүнийг нохойтой зөвлөж байна. Нохой бол өөрийнхөө бөөлжсөн бөөцийг эргээд иддэг гэж. Түүнтэй адилхан муу хүнд бол үгэн урвадаг. Үгээ урвах гэдэг бол өөрийнхөө хэлсэн үгэндээ хүрэхгүй. Тэр үгээс няцах. Хэлсэн үгээ би хэлээгүй гэх энэ олон зурган няцамхай зангарахыг хэлж байгаа хэрэг. Соронжин хүрүү төмрүүн үртэсийг аван чадах адилаа гэж. Соронзон хүр төмрийн үртсийг аван чадах адил. Соронзон хүр гэдэг маань чулуу гэсэн үг. Энэ эртний алтан хэлний дундын үг. Энэ хүр гэдэг бол хурам. Манай хар хорин гэдэг чинь бол эртний Монголд хар хурам байсан гэж хэлдэг. Хар хурам юм уу? Хар хурам байсан. Тэр хурам энэ хүрүү гэдэг энэ бол язгуурууд бол нэг язгуур энэ бол тийм хар хөрөн өнгийн чулууны нэр байгаа. Чулууны нэр. Тэгэхээр тэр ийм соронзонтой тэр чулуу бол төмрийн үрдсийг өөртөө татаж аван чадахтай адилхан сайн хүмүн сайн үгсийг авч энэ самбарт бол багтсангүй дараа нь бид үргэлжлүүлээд бичнэ. Сайн хүмүн сайн үгсийг авч мэрэгдийн санд нийлүүлмэ гэж. Тэгэхээр сайн хүн бол хүний хэлсэн үгэн дотроос сайн юм шүүрдэн сонгож авч чадаад тэрийг бол мэрэгдийн санд бол нийлүүлдэг гэж. Түүнтэй адилхан тэр юутай адилхан бөгөөд тэр соронзонтой чулуу, хүр чулуу газарт байгаа төмрийн үрдсийг цуглуулад өөртөө татаж чаддагтай адилхан сайн хүн бол сайн үгсүүдийг цуглуулж мэрэгдийн санд нийлүүлж чаддаг юм гэж ингэж хэлж байгаа юм. За тэгээд энэ саяхан уншсан хэсгийг хинээс нэг удаа хараад ав да.
Түрүүний самбарт сайн хүм сайн үгсийг авч мэрэгдийн санд нийлүүлмээ гэж. Сайн хүм сайн үгсийг авч мэрэгдийн санд нийлүүлмээ. Шагжин хөвгүүн шигэ мөний хамаг эрдмийг төгс сургасноо тулаа тугуулагсан бурхан болж хамаг судар тарнисыг бадургуулсан барш үгүй энэ номон төв дор учирч эрдэнэт хүний төрлийг олсон ануу маш чухаг бүлгээ. Олхойя бэрх энэ цогц ван үхүй цаг тур шатын ишгүүрийг улам бигэж талбагтун оюун түлхийгүр нэр түү шаштар төгс вэ. За сая бол нэг удаа бичгийн хэлээр нь өвчлээд хамт уншлаа. За одоо орчин цагийн монгол хэлээр нэг удаа хамт уншия. За мэрэгдийн санд нийлүүлмээ гэж байгаа. За сайн хүн сайн үгсийг авч мэрэгдийн санд нийлүүлмээ. Хагас нь бол өмнөх самбарт байгаа шүү дээ. Шагжин хөвгүүн шиг мөн хамаг эрдмийг төгс сурсны туулсан бурхан болж хамаг судар тарнисыг бадруулсан барш үгүй энэ номын хэвд учирч эрдэнэт хүний төрлийг олсон ан маш чухаг бүлгээ. Олхойя бэрх энэ цогцоо үхий цагт шатын гишгүүрийг улам ээш тавигтун гэж тавигтун оюун түлхүүр нэрт шаштар төгсвөө. За тэгэхээр энд бол хэдэн зүйлийн бас үгийг тайлбарлах хэрэгтэй. Шагжин хөвгүүн шиг мөн гэж. За тэгэхээр энэ бол бурхан багшийг хэлж байгаа юм. Бурхан багшийн язгуур нь бол шагж гэдэг шакья санскритээр шакья гэсэн юм үг байгаа. Шакья язгуур. Хэлээ зэрэг шакья язгуурыг бол монгол үсгээр шагж гэж бичиж жансан. Шагж. Жинхэнэ санскрит үг нь шакья байгаа. Тэгэхээр тэр язгуурын шигмүн гэдэг бол бас бурханы санскритийн шагья муни гэсэн санскрит үгийг монгол дуудлаганд орж ирээд монголоор шиг муни гэж ингэж бичиж жансан. Заримдаа шагья муни гэж бас бичдэг. Энэ бол санскритийн шагья муни гэсэн бурхан багшийн нэр. Төвдөр бол шагж төв гэдэг. Тэгэхээр бол шагжин хөвгүүн шиг мөн гэдэг бол бурхан багшийг хэлж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. За тэр бурхан бол хамаг эрдмийг төгс сурсны туулсан бурхан болж гэж. Тэгэхээр хамаг эрдмийг төгс сурсны туулсан бурхан гэж юу туулсан юм гэхлээр зэрэг мэдхүн бүхд сурах эрдэм бүгдийг туулж мэдсэн учраас туулсан бурхан гэж хэлж байгаа хэрэг. За хамаг судар тарнисыг бадруулсан гэж. Судар энэ тарнис гэж байгаа. Тарин гэдэг бол тарины ном, очирт хөлөгний ном. Төвдөр бол агийн ном гэдэг. Нөгөө талд нь бол доо ёсны судрын ном байна. Энэ хоёрыг хоёулангийн одоо бадруулсан ийм баршгүй энэ номын твд учирч гэж.
учирч эрдэнэт хүний төрлийг олсон ан маш чухал бүлгөө гэх. Тэгэхээр зэрэг энэ юу чухал гэхээр энд бол хоёр чухал юм хэлж байна. Нэгдүгээрт бол тэр бурхан багш эрдэнэ бүгдийг төгс туулсан хамаг судар таринсыг бадруулсан бурхны энэ шажин дэлгэрсэн энэ цагт хүний төрөл гэдэг бол олоход бэрх төрөл хүн болж төрсөн бас нэг энэ чухал ийм хоёр чухал бол байна гэж хэлж байна. Тэгэхээр олохуя бэрх энэ цогцоо гэж өөрийн хүний бие гэдэг бол ер нь хуучин буддийн энэ философид бол хүний төрөл гэдэг бол 8 чөлөөт учрлыг олсон хүний төрөл гэдэг бол 6 зүйлийн хамаг амтан дотор хүний төрөл бол хамгийн чухал төрөл байдаг. Яагаад гэвэл энд бол сайн болгоч бүгд өөрт нь болцоо байдаг. Муу болгоч бүх уршиг үр үндэс нь бол байдаг. Ийм чухал төрөл гэж үздэг. Тийм учраас энэ олоход бэрх энэ цогцоо гэж олоход бэрх энэ хүнийхээ биеийг хүн болж төрснийхэн хувьд энэ цагта шатын гიშгүүрийг улам дээш тавигтан гэж. Тэгэхээр зэрэг өөрийнхөө сайн үлсийг улам дээш нь хөгжөөгтөн гэсэн сайн үлсэн улам дэлгэрүүлэгтэн гэсэн ийм утгатай хэлж төгсгсөн байна. За тэгээд оюун түлхүүр нэрт шаштар төгсвөө гэж. За тэгэхээр бид оюун түлхүүр гэдэг энэ эртний ёс суртахууны сургаал 13 дугаар зууны Чингисийн бэлэг сургаалаас уламжилсан сургаалын яруу найргийн зохиолыг 20 хичээлээр хамтдаа уншиж бас ч тэнд гарч байгаа хуучин үг хэлгийг тайлбарлаж бас завсар хооронд нь дүрмийн тайлбар хэлцэж 20 дахь хичээлээ хийгээд төгсөж байна. Тэгэхээр зэрэг энэ 20 хичээлээр бол та бүхэн бол бас хамтдаа уншиж нэлээд үгийн үндсийг нүдэлсэн бах бас ч нэлээд олон одоо хуучин үг хэлгийг бол сурч бас тэр сургаалын үг мэрэгэн үгээс нь бол та бүхний чихэнд хоногшиж сэтгэл тоногшиж бас амьдралдаач тунгааж бодоход нь тус нэмэр болсон болов уу гэж бодож байна. Ер нь хуучин манай сургууль хүмүүжүүл ардын сургууль хүмүүжүүлэх ухааны нэгэн салбар нь бол тэр чигтээ сургаалын яруу найраг гэж бий. Энэ сургаалын ийм зохиол бол маш ариун монголчууд бол өвийн сантай. Энэ сургаалын зохиолын хүүхэд байхаас нь эхлээд цагаан толгой үзэл дараа нь энийг л бичүүлж уншуулж сар байтал тэр хүний нүдэнд ч чоногшдог, чихэнд ч чоногшдог, сэтгэлд нь чоногшдог. Тэгээд тэр нь маань тэр хүний ажил үйлсэд нь насан туршийн амьдралд нь бол байнга бодогдож явдаг. Эцэг хэн ч энийг хэлж сургаж тайлбарж өгдөг ийм уламжлалтай байсан. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид энэ монголчууд хүн амын маань хагасан залуучууд болчихсон, хүүхдүүд болчихсон. Тэр тусмаа манай хүүхэд залуучууд маань өнөөдөр бүх нийт маань хүүхд залуучуудын маань хүмүүжил доголдолтой байна гэж байгаа энэ цагт бол энэ сургаалын яруу найраг тэр уламжлал нь бас нэн чухал байгаа юм. Ялангуяа ийм зохиолыг хүүхэд залуучууд хэн боловч уншаад өнгөрөх биш. Энд юу гэж хэлж байна вэ? Энд үний юм хэлсэн байна гэж хэлээд болох биш. Тэрийг эрх биш тунгаан бодож нэрэ энэс миний амьдралд юу нь харшилж байна уу? Яах ёстой юм байна уу? Энд үний юм байна, эргүүл тунгааж бодох ёстой юм байна. Хүн гэдэг нь сэтгэлэн засах ёстой юм байна гэдгийг л бодох нь хамгийн чухал байгаа юм. Нөгөө талаас бол бас тэр бидний ардын сургууль хүмүүжүүлсэн өв уламжлал Ахмад үе маань, аав ээж маань, үр хүүхдээ сургаж ирсэн тэр уламжлалыг санах нь маш чухал байгаа юм да. За тэгээд бид 20 хичээлийн төгсгөлд нь товчлон хэлэхэд бол энэ сургаал маань бүхэлдээ эхнэр хүүхдээс ахуулаад төрийн эзэн хаад ноёдын бүхэл авч явах ёстой зам мөр өөрийн ажил амьдралын бүх үйлийг нийтэд хамтдагхан сургасан ийм сургаал байгаа юм. Тэгэхээр энэ оюун түлхүүр гэдэг сургаал бол хүүхдч, өөхдөч, гэрийн хүнч, төрийн сайд ч гэсэн бүгд л уншиж явах ёстой юм аа гэдгийг хэлээд хичээлээ төгсгөё. Мягуу хүзүүндэн эрэх зүүж махнаас гарав хэмээж булган барьж идсээр мэдэгдэвэ гэх үнэгний гмийг хэлээд үнэгэнд хэлэгдэвэ гэх үнэн эрдэм алтанд ажил алтыг төлвөөс улам өнгө гарах сандан төлвөөс улам сайхан үнэр гарах гадыг уруу хандуулвас харин гар өөд шатмаа эрдэмтэй болбоос олноо хүндлэгдэх
эрдэмүгий болбоос дарамжлагын үлгэрэн өлссөн барсын дими бүрхэлсэн дуун өндөр модны орой дээр хэвдсэн бичин өөрөө хөсөр унж эдэгдэвэ гэх агжил улсын Германы хөвгүүн тагцаар хамаг байсныг дарваа гэх соргоолж бүх газрыг цоолох чадaltaй гэх сайн хүмүн хамгийн ихтэй хураах чадaltaй гэх үхэр хараацай өсрийн усыг үлөө арслан өөдсө үл идэх сайн хүн үгээ үл урвах нохой өөдсө идэх муу хүн үгээ урвах соронзон хүрийн төмрийн үрдсийг аван чадах ажил сайн хүмүн сайн үсийг авч мэрэгжийн сандор нийлүүлмээ. Шагжийн хөвгүүн шиг мөн хамаг эрдмийг төгс сурсны тулд хуулсан бурхан болж хамаг судар тарнисыг бадруулсан баршугийн энэ номын хэвдэ учирч эрдэнэт хүний төрлийг олсон ан маш чухал үлдээ. Олохуя гэх энэ цогцоо бүхий цагт шатын гიშгүүрийг улам дээш тавигтун оюун түлхүүр нэрт шаштар төгсвөө.